Өмнөх бичлэг дээр амласны дагуу энэ удаад H.H. Holmes-ийн талаар ярих болно. H.H. Holmes бол Америкийн нэгдсэн улсын хамгийн анхны цуврал алуурчин хэмээх нэрийн эзэн болсон нэгэн бөгөөд өөрийн гэсэн цамхгийг барьж хизээч хинт ч үл анзаарагдам аллалгуудыг хийсэн боловч ангаахынхаа мэдлэгийг ашиглаад зохицснуудыг нь үгүй хийж байсан гэдгээрээ бусдаас ялгардаг. Хамгийн сонирхолтой нь Jack the Ripper-ийн аллаг гарч байх үед H.H. Holmes Лондон хотоор аялж байсан бөгөөд алуурчны гол нэрийн хуудас гэгдээд байсан анатомийн мэдлэг түүнд хинээс ч илүү байсан юм. Ингээд түүний талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая. H.H. Holmes буюу доктор Henry Holmes-ийн жинхэнэ нэрийг Herman Webster Mudgett гэдэг бөгөөд 1861 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Америкийн нэгдсэн улсын New Hampshire мужид 4 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Аав ээж хоёр нь хоёулаа Англи улсаас Америкийн нэгдсэн улсад ирж суурьсан суурьшигчдийн үр удам байсан учраас англи гаралтай хүн байсан гэж ойлгож болно. Түүний аав ээж нь шашны сүсэг бишрэлдээ нэвт авцсан хүмүүс байснаас гадна аав нь хүүхдүүдээ маш хэрцгийгээр зодож тамладаг архины хамааралтай нэгэн байсан. H.H. Holmes өсвөр наснда Phillips Exeter-ийн академид суралцдаг байсан ба 16 наснда сургуулаа онц дүнтэйгээр төгссөн. Гэвч сургуульдаа суралцах хугацаанд онц сурдаг гих тодтголоосоо болоод ангийнхаа хүүхдүүдэд байнга дээрлэхүүлж бүр арга ятсандаа хүний арга ясны хажууд очиж нуугдах болж энэ нь явн явсаар өөрт нь таалагдах болсон тул амьтдад задлан шинжилгээ хийж анатомиг судлаж эхэлсэн. Хэрвээ тэр үед дээрлэхэгчид дээрлэгээгүй бол арга яс судалж задлан шинжилгээ хийж сурахгүй л байсан байх. Ийхүү тэрээр сургуулаа төгссөнийхөө дараа өөрийнхөө сонирхлын дагуу 1879 онд ангаахын сургуульд элсэн ороод 1884 оны 6 дугаар сард төгссөн байдаг. H.H. Holmes сургуулаа төгсгөөс өмнө аль хэдийн анатомийн лабораторид ажилд орсон байсан ба сургуулаа төгссөнийхөө дараагаас эхлэн New Hampshire мужидаа задлан шинжээчээр ажиллаж эхэлсэн. Ингээх явцдаа тэрээр өөрийнхөө ажлыг ашиглан зогцснуудыг тонож хар зах зээл дээр эргэтэн наймаалах болсноос гадна зарим зогцснуудыг ашиглаж даатгалын компаниудыг залилан эхлэх үйл ажиллагаа хүртэл явуулж байв. Магадгүй гэр бүлээ тэжээхэд мөнгө шаардлагатай байсан байх л та. Эсвэл төрлөх луурчин зан нь хатгаад ингэсэн байх. H.H. Holmes дөнгөж 17 настай байхдаа Клара Лаурын тэтгэх бүсгүйтэй гэрлэж 19 настай байхдаа хүүгээ үлгийдэн авсан байдаг. Тэрээр төрөлхийн залилан эхлэгч зан чанартай нэгэн байсан бөгөөд байнга л залилах гэмт хэрэгт сэжиглэгддэг байсан хэдий ч хизээж шийтгэгдэж байгаагүй ба хэрэгээс мултрахын тулд зүгээр л нүүгээд явчихдаг байсан гэхэд хэлсдэхгүй. Яг энэ жишгээрээ хэрэгээс мултрахын тулд 1886 оны 8 дугаар сард гэр бүлийнхээ хамт Чикаго руу нүүж өөрийн жинхэнэ нэр болох Herman Webster Mudgett нэрээ огт ашиглахаа болоод H.H. Holmes гэх нууц нэрийг ашиглаж амьдарч эхэлсэн. Нүүж очсныхоо дараа H.H. Holmes эмийн сантай дэлгүүрт ажилд орж ажиллаж байгаад 1887 онд нь тухайн дэлгүүрээ худалдан авч өөрөө эзэн нь болсон гэх боловч хуучин эзэн нь ягаад ч юм бэ сургууй алга болсон байж болтошгүй байдаг. Янз бүрийн их сурвалжуудад хуучин эзнийхэн талаар өөр бичсэн байдаг бөгөөд зарим дээр нь түүнийг H.H. Holmes-ийн хохирогч болсон хэмээдэг бол зарим дээр нь зүгээр л нүгэд явчихсан хэмээн бичсэн байдаг. За яг аль нь үнэн болохыг ёстой бүү мэд. Ийхүү дэлгүүрээ өөрийн болгож авсан H.H. Holmes дэлгүүрийнхаа замын эсрэг талд байдаг сул талбайг нэмж худалдан аваад тухайн газар дээрээ өөрийнхөө алдарт цамхгийг бариулж эхэлсэн. Түүний цамхаг буюу энэ барилга нь хоёр давхар барилга байсан ба нэгдүгээр давхарт нь эмийн сантай дэлгүүр, хоёрдугаар давхарт нь орон сууц байхаар төлөвлөгдсөн том хэмжээний барилга байлаа. Гэвч энэ барилгыг барьж байсан барилгачид хэдхэн өдөр л ажиллаад халагдчихдаг байснаас болоод энэ барилга яг ямархуу завгартай болохыг тааварлаж чадна уу гэхээс биш яг таг мэддэг хүн H.H. Holmes-оос өөр ганц ч байгаагүй нь туйлын сонирхолтой. Түүний хоёр давхар барилга амжилттай баригдаж дууссаны дараа H.H. Holmes барилгаа 3 давхар болгохоор шийдэн өргөтгөлийн ажилд орж өргөтгөлд нь хөрөнгө оруулах хүмүүсийг эрчимтэй хайж олсон байдаг. Тэрээр барилгынхаа 3 дугаар давхрыг зочид буудал болгохоор зорж байсан ба тухайн үед түүний амьдардаг хотод Колумбийн нэрэмжит үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байсан болохоор хэрвээ амжилттай бариад ашиглалтанд оруулчихсан тохиолдолд нэлээдгүй ашиг олох боломжтой байсан юм. Гэвч H.H. Holmes тавилгын дэлгүүрүүдээс худалдан авсан тавилгынхаа мөнгийг төлж чадаагүйгээсээ болоод маш том асуудалд орж улмаар хөрөнгө оруулагчид нь мөнгөө татснаар түүний барилгын өргөтгөл ашиглалтанд орж чадалгүй дутуу үлдчихсэн.
Түүнээс гадна тавилгын дэлгүүрийнхэн түүний хамгийн том нууцыг дэлгэчихсэн. Тэр нууц нь ээжээж хоолмсын барилгын буюу цамхгийн талаарх нууц байсан бөгөөд түүний цамхаг нь яг үнэндээ анхнаасаа 2 давхар биш 3 давхар барилга байсан ба 1 болон 2 дугаар давхрын хооронд түүнээс өөр хэн ч мэдэхгүй нууц давхар байдаг болж таарсан. Энэ давхар нь тэр чигтээ Пандорогийн хайрцаг мэт нууц өрөөнүүдээр дүүрэн байсан ба яг л олзоороо тоглоход тохиромжтой газар байлаа. Үүнээс гадна энэ барилгын суурийн давхрыг ээжээж хоолмос зөвхөн өөрөө ашигладаг байсан бөгөөд суурийн давхарт нь жинхэнэ аимшиг болдог байсан болж таардаг. Тодорхойлбол тухайн давхарт задлан шинжилгээний бүтэн зохицолбор байснаас гадна хүний зохицыг хайлуулахад зориулсан химийн бодистой лазнууд, чандарлах зуух гээд зохицыг уул мөргөө болгоход ашиглагдах бүх төрлийн эд зүйлс байдаг болж таарсан. Хамгийн аимшигтай нь ээжээж хоолмос хохирогчтойхоо эд эрхтнүүдийг хар зах дээр зарж мөнгө олдог байсан. Түүний хохирогчдын тоо одоо хүртэл тодорхой бус боловч хамгийн ихний хохирогчдын тоонд яалтчгүй өөрийнх нь нууц амаргууд ордгоо гэд хэлж хөвөл буруутгахгүй. Эхний нууц амарг нь 31 настай Жулия Смит. Энэ бүсгүй ээжээж хоолмсын дэлгүүрийн ажилтан залуугийн эхнэр байсан боловч нөхөр нь эхнэрийнхээ араар тавилтыг дэвчилгүй гэр бүлээ орхин явснаар Жулия Смит охиныхоо хамтаар цамхгийн нэгэн өрөөнд түрээслэгч нэрээр амьдрах болсон ч 1891 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охиныхоо хамтаар Орос сургуугүй алга болчихсон. Зарим хүмүүсийн цуу яриагаар бол ээжээж хоолмос түүнийг жирэмсэн болсон гэдгийг олж мэдмэгцээ үр хүндэлт хийх нэрийдлэр хөнөөгөөд ясыг нь суурийн давхартаа булчихсан. Энэ нь үнэхээр үнний ортой байж магадгүй бөгөөд цамхагт хийсэн нэгжлэхийн үеэр хүүхэд болон насанд хүрсэн эмэгтэйчүүдийн ясны эсгүүд олцсон байдаг. Эхний нууц амарг нь алга болсны дараа 1892 оны 5 дугаар сард ахин нэгэн нууц амрагтай болсон нь 23 настай түүний нарийн бичгээр ажилд орсон Эмилийн Сингрант гэх бүсгүй байлаа. Энэ бүсгүйч бас тухайн жилийнхэн 12 дугаар сард ахиад л Орос сургуугүй алга болсон боловч ээж хоолмос түүнийг өөр хүнтэй гэрлээд нүгэд явчихсан хэмээн ярьж байснаас гадна төрсэн гэрлүүн ачааг нь хүртэл илгээж байсан. Эмили Сингрант бүсгүйч бас ээж хоолмосын үр хүндэлтийн хохирогч болсон байх өндөр магадлалтай байдаг бөгөөд арга ясных нь хэсэг Жулия Смит болон түүний охиных нь арга ястай хамт олдсон гэж үздэг. Дараагийн хохирогч нь түүний ажилтан 24 настай нэгэн цагт жүжигчин байсан Вильгельмина Уильямс буюу Мини байсан юм. Тэд 1893 оны ихээр танилцаж 1893 оныхоо 4-р сард эхнэр нөхөр болсон хэмээн хүмүүст ярих болсноос гадна ээж хоолмос Минигийн гэр бүлээс нь өвлөгдөж ирсэн Техаст байрлалтай байшинг нь өөрийнхөө нэрээр шилжүүлээд авчихсан. Ингээд 1893 оныхоо 7-р сард Мини өөр дээр нь зочилж ирсэн дүү охиныхоо хамтаар Орос сургуугүй алга болчихсон. Гэвч ээж хоолмос Минигийн нэрийг ирээдүйн лууруудаа байнга ашиглаж байсан гэдэг. Ээж хоолмосын эдгээр бүх аллагад нэг хүн тусалдаг байсан нь өөрийнх нь мужаан Пиццел байлаа. Пиццел түүний аллагын хамтрагч гэхээс илүүтэйгээр утсан хүүхэлтэй мэт боолн байсан гэж ойлгож болно. Ээж хоолмос угаасаа тарих угаах тал дээр маш авьяаслаг нэгэн байсан учраас луур хийх, хүн уруулах түүний хувьд бол маш амархан байсан гэхүү дээ. 1894 оны 7 дугаар сард ээж хоолмос цамхгийнхаа дутуу баригдсан 3 дугаар давхрыг шатаасан бөгөөд үүнийг ашиглаад даатгалаас нөхөн төлбөр авах гэж оролцсон боловч даатгалын компани энэ галыг санаатай тавьсан гал хэмээн дүгнээд түүний эсрэг шүүхийн нэхэмжлэл гаргаснаар ээж хоолмос сурсныхаа дагуу зүгтаагаад алга болчихсон байдаг. Харин очисон газар нь Минигээс луурдж авсан байшин нь байлаа. Ер нь бол ээж хоолмос даатгалаас мөнгө аваад цамхгийнхаа дутуу баригдсан хэсгүүдийг гүйцээж барих санаатай байсан аж. 1894 оны 7 дугаар сар ер нь л бол түүний хувьд их муу сар нь байсан бололтой. Тухайн сард ээж хоолмос Миссури мужийн Сент Луис хотод барьцаатай бараа зарсан хэрэгээр анх удаа баривчлагдаж богино хугацааны ял сонссон бөгөөд энэ үеэрээ хамт нэг өрөөнд хоригдож байсан 25 жилийн ялтай Марион Хедгепет гэх залуутай танилцаж цоошин гэмт хэргийн санаа олсон нь амь насны даатгал хийлгэснийхаа дараа хуурамчаар өөрийнхөө үхлийг зохион байгуулах байлаа. Хэрвээ амжилттай зохион байгуулж чадвал 10,000 $10 тэнцэх хэмжээний нөхөн олгуур авах боломжтой байв. Тэрээр Марион Хедгепетээс тусламж гуйж $500 санал болгосон бөгөөд Марион Хедгепет түүнд туслах нэгэн өмгөөлөгчийг танилцуулсан нь Жефта Хоу гэгч байлаа.
Ээж хоолмос шоронгоос суллагдамгцаа Питзел Жефта Хоу нартай хамтран өөрийнхөө хуурамч үхлийг зохион байгуулж чадсан боловч даатгалын кампанид баригдчихсан. Ингээд даргийнхаа төлөвлөгөөг нин дээрүү боловсруулж энэ удаад өөрийнхөө утсан хүүхэлдээ Питзелийн үхлийг хуурамчаар үлдэхэр болж Питзелийн эхнэр хүүхдүүдэд хүртэл үннийг хэлсэн байдаг. Ээж хоолмосын дааж авсан зүйл нь Питзелтэй төстэй зохицос олох байсан бөгөөд зохицыг олмогцоо дэлбэлж шатаагаад яг л Питзелийн зохицос мэт болгох ёстой байсан ч хоолмосын жинхэнэ төлөвлөгөө арай өөр байлаа. Тэрээр Питзелтэй адилхан зохицос хайхын оронд 1894 оны 9-р сарын 4-ний өдөр Питзелийг өөрийг нь шатаагаад зохицос болгочихсон. Ийхүү хүсч байсныхаа дагуу Питзелийн даатгалын мөнгийг өөрийн болгож эхнэр хүүхдүүдэд нь түүнийг Англи руу нуугдахаар явсан хэмээн итгүүлээд зогсохгүй 3 хүүхдийг нь өөр дээрээ авч хамтдаа Америк нэгдсэн улсыг тойрон аялах аялалдаа гарсан. Яг уу ээж нь л тэгж бодсон байх л та. Гэвч хөөрхий хүүхдүүдийг Канадын Торонто хотод авчираад чемоданд хийж байгаад химийн бодисоор утаж хөнөөгөөд зогсохгүй нэгийг нь мөчилсөн байдаг. Харин хүүхдүүдийн цогцыг түрээсийн байрны шалан доор хийгээд нуучсан юм. Хэдий даатгалын кампанид Питзелийн даатгалын мөнгийг өгчихсөн байсан боловч нэг л сэжиглэнгүй хандсан хэвээрээ байсан тул зохицыг задлан шинжилгээнд оруулж Питзел амиа хорлоогүй харин алуулсан гэдгийг олоод тогтоочихсон. Тодорхойлбол ээж хоолмос түүнийг хөнөөхтөө эхлээд шатаагаад дараа нь химийн бодис амлуун цутгасан байсан. Хэрвээ амиа хурлсан бол эхлээд химийн бодисоо уугаад дараа нь галд шатах ёстой байсан болохоор ээж хоолмос гарцаагүй байдалд орж 1894 оны 11-р сарын 17-ны өдөр Бостон хотын цагдаагийн газарт байцаалтанд дуудагдаж тухайн өдөртөө хүн амны хэрэгээр баривчлагдсан юм. Төв дудалгүй буюу 1895 оны 7-р сард нь хүүхдүүдийн зохицос ч мөн олдсноор ээж хоолмос цаазын ял сонсохоос өөр аргагүй төрсэн байдаг. Тэрээр цаазын ял сонссныхоо дараа Херст сонинд $7,500 төлбөртэй ярилцлага өгсөн байдаг бөгөөд Чикаго, Индианаполис, Торонто зэрэг хотуудад нийтдээ 27 аллага үлдэж 6 хүний амь насанд хөрөнгө алдсан тухайга ярьсан боловч Питзелийн гэр бүлийн аллагаас бусад аллагатаа хариуцлага хүлээгөөгүй нь туйлын харамсалтай. Түүнийг 1896 онд дүүжилт цаазлсан бөгөөд цаазлуулах үедээ ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй 50 байсан нь түүнийг жинхэнэ утгаараа сайкопат байсныг нь илтгэж байсан гэлтэй. Ээж хоолмосын хамгийн сүүлийн хүсэл нь авсаа цементээр бүрүүлэх байсан ба өөрийнхөө зохицос хулгайлагчдын бай болгож хар зах зээл дээр заруулахыг хүсээгүй учраас ийм шийдвэр гаргасан. Хүний зохицыг зараад байдаг байсан хэрнээ өөрийнхөө зохицыг заруулахыг хүсээгүй. Харин хайртай цамхаг нь 1938 онд газарт тэгшлэгдэж үгүй болсноор ээж хоолмосын уул мөр дууссан юм. За ингээд гол зүйлдээ орцгоё. Ээж хоолмос үнэхээр Jack the Ripper байсан уу? Олон хүмүүс магтлал байгаа гэж үздэг. Ээж хоолмос Jack the Ripper-ийн аллаг гарч байх үеэр Лондон хотоор аялж явсан хэмээн үзэгдэх баталгаанууд байдаг бөгөөд дээрэс нь эмч хүн учраас Jack the Ripper-ийн нэрийн хуудас болсон зүйлийг үнэхээр л 5 минутад багтаагаад хийчих чадвартай байсан. Харин сэтгэл судлалын талаас нь харьцуулаад үзвэл ээж хоолмос Jack the Ripper нар өөр хүмүүс. Ээж хоолмос маш тооцоотой байдлаар урьдчилан төлөвлөж аллага үлддэг байхад Jack the Ripper импульс байдлаар аллага үлддэг. Мөн ээж хоолмос аллагуудаа дандаа байшин дотор хүний нүдэнд харагдахгүй байдлаар үлддэг бол Jack the Ripper гудамжинд үлддэг бас аллага бүртээ сексуал садизм шингээдэг буюу шийтгэж байгаа мэт нэг хүрээнийхээ хүмүүсийг хөнөөдөг. Харин ээж хоолмос зөвхөн өөрийнхөө хүрээллийн хүмүүсийг санхүүгийн ашиг хонжоо харж хордуулж хөнөөдөг байсан. Тэглээч нэрийн хуудас болсон зүйлийг үлдээдэггүй байсан болохоор аллагын хим маяг нь хоорондоо огт таардаггүй. Тэгэхээр энэ талаас нь аваад үзэх юм бол тэд үнэхээр нэг хүн биш. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.